Сайн байцгаана уу? Бүгдд нь энэхүү өдрийн мэндийг хүргэе. Jerry Angel байна. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэг нь ямар онцлогтой бичлэг вэ гэхээр 8 дугаар сарын ерөнхий мэрэг байгаа. За энэ мэрэгний маань онцлог нь болохоор зөвхөн 8 дугаар сард хийх зүйл гэхээс илүү 9 дугаар сард таныг юу хүлээж байгаа? Үүнийг одоо авахын тулд 8 сард юу хийх вэ гэсэн чиглэлээр хүргэх болно. За мөн болохоор надаас гадна өөр зөндөө олон мэрэг хийдэг хүмүүс бүр их гоё дэлгэрэнгүй ярих учраас би зүгээр л ерөнхий байдлаар та бүхэндээ ярьж өгөх болно. За харин та би одоо жишээ нь бүтэн сарынхаа зурлагыг аваад 7 хоногийнхаа мэдээллийг аваад өдөр тутмын бяцхан зурлагуудаа авъя гэх юм бол өөрсдөө тохирсон ухаанлыг Instagram руу маань DM бичээд авах боломжтой шүү. Энэ хүн болгоны нээлттэй зөвхөн танд зориулсан таны сонголтонд зориулсан 8 дугаар сарын ерөнхий мэрэг болон 7 хоног тутмынхын мэрэг нэмээд өдөр болгоны мэрэг дахиад зөвхөн хайр дурлал одоо ажил карьер ерөнхий зурлаг гэлгүүгээр эрүүл мэнд гоо сайхан гээд жижиг дэд сэдвүүд олонтой байгаа. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол Jerry Angel Instagram хаяг руу DM бичээрэй. За одоо бүгдээрээ сонголтынхаа хэсэгт орцгоё. За сонголт болохоор би та бүхэнд 3 ширхэг зураг үзүүлнэ. Ухаанлынхаа 3 ширхэг зургийг. Та тэгээд өөрийн сэтгэл татагдсан ухаанлыг сонгоод тэгээд өөрийнхөө сонгосон группийг хүлээн авч үзээрэй. За түр баяртай. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүс маань нэгдүгээр зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За таныг 8 сард ерөнхийдөө биш 9 сард ерөнхийдөө юу хүлээж байгаа вэ? 9 сард таныг ямар болсон байхыг 8 дугаар сард юу хийж бүтээчээд 9 сар руу шилжсэн байхыг 9 дугаар сар хүлээж хүсэж байгаа вэ гэдгийг бүгдээр харцгаая. За таны одоо 9 дугаар сард хийж одоо 9 дугаар сард хүрэх ёстой зүйл бол энэ ахна шүү дээ. Ариун их ургац. Та одоо жишээ нь ариун их ургац буюу энэ ариун их альмыг авахын тулд альмаа 8 дугаар сард тарих ёстой, альмаа 8 дугаар сард арчлах ёстой хаа. Тэгжээж та 9 сард тэр ургацыг хурааж авах нэ. Хэрвээ та альмаа тарихгүй, альмаа арчлахгүй бол энэ одоо ургац авах боломжгүй болох болно гэсэн. Тэгэхээр 8 дугаар сард хэдүүлээ ариун их ургац авахын тулд чамгүй хичээх хэрэгтэй болж байгаа юм байна. За дараагийн дугаарт нь болохоор за хэрэгтэй хэрэггүй хүмүүсийг өөрийн хүрээллээс гаргаж эхлэх юм байна. Тэгэхээр 8 дугаар сард найз нөхдөөгөө сайн уулзаж ярилцаад найз нөхдийнхөө одоо тарыг танихад 8 дугаар сарыг зарцуулна гэсэн. Найз нөхөд эсвэл хүрээлэл ч юм уу хэн үнэхээр миний төлөө байна, хэн миний дэргэд байхаар байна гэдгийг 8 дугаар сард шалгах хэрэгтэй ахны. Тэгээд яг 9 дугаар сард болохоор дэрэгдээ үлдээх хүмүүсийг үлдээгээд үлдээхгүй гэсэн хүмүүсээсээ 9 дугаар сард зайгаа барьж авах юм байна. За дараагийн дугаарт ер нь бол 9 сард өөрт хэрэггүй энэ юу юм бэ? 9 сартаа өөрт хэрэггүй хүрээл болон өөрт ямар ч ашиггүй зүйлсүүдийг орхиж явснаар энэ их ариун ургацыг хураах юм байна. Тэгэхээр нэгдүгээр та ургацаа үрээ суулгана, үрээ арчлан тэгжээж 9 дугаар сард үрээ авах нь шүү дээ. Үр дүнгээ ургацаа хураана. 8 дугаар сард хүмүүсийг таньж мэдчихэж 9 дугаар сард тэднээс зайгаа барих уу эсвэл авч үлдэх үү гэдгээ шийдэх болно. Мөн үүн дээр болохоор 8 дугаар сард олон зүйлүүдийг туршиж үзэх хэрэгтэй болно. Тэгээд яг эцсийн дүндээ одоо миний явах чиглэл одоо үлдсэн хугацаанд эсвэл ойрын 3 жилдээ би зөвхөн юун дээр анхаарах юм гэдгээ маш сайн нэгтэлж өгнө. Тэгээд ойрын 3 жилд анхаарах одоо зүйлсийн чагсаалтанд орохгүй зүйлүүдийг delete хийн гэсэн. Delete хийн. Тэрийг авч хэлэлцэхгүй гэсэн. За одоо жишээ нь ойрын 3 жилдээ би ажил карьертаа анхаарна. Одоо найз залуутай болно гэх юм бол
Эсвэл бол найз залуутайгаа хамтын амьдрал бүтээгээд үнэхээр миний дэргэд удаан хамт байх хүн мөн үү биш үү гэдгийг би энэ 3 жилийн хугацаанд туршнаа гэж шийдсэн бол энэ 3 жилийн хугацаанд жирэмсэн болохгүй гэсэн тэр одоо шийдвэртэй хүрэх юм уу? Ийм зүйлүүд байх боломжтой. Өөрөөр хэлбэл 9 сард та хэрэггүй зүйлийг өөрөөсөө тавьж явуулах хэрэгтэй болно. Тийм учраас 8 сард аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй юм бэ гэдгийг маш сайн нэгтэлж ойлгох хэрэгтэй ахнаа. За одоо болохоор 9 сард ийм зүйлүүдийг байна гэсэнтэй. За энэ зүйлүүдийг одоо хүлээж авахын тулд 8 сард юуг амжуулсан байх ёстойг харцгаая. За саяын зүйлсүүдийг 8 дугаар биш 9 дугаар сард хүлээн авахын тулд 8 дугаар сард юу хийсэн байх ёстой вэ? За хамгийн нэгдүгээрт нь өөрийгөө ямар гоё болгохыг хүсдэг вэ? Бие бэлдэр чинь ямар байхыг хүсдэг вэ? Сэтгэл санаа чинь ямар байхыг хүсдэг вэ? Өнгө төсөө яаж одоо нүрээ яаж будъя те? Үсээ ямар өнгөөр будъя? Үсээ яаж засъя? Өөрийгөө ямар л байхыг хүсдгийг түүгээр бол. Магадгүй нөгөө нэг таныг гэдэг хүн бол таны сонголтыг хүнддэг, таныг гэдэггүй хүн бол таныг өөлж муулах байх. Тэгээд тэр дотроос та бас ингэж шигшээд ээж болох нь шүү дээ. За мөн бүх зүйлийг ганцаараа хийхгүй бусдад хуваалцаж хийх хэрэгтэй ахны. Өнгөрсөн хугацаанд хэдий та ингээл алга урвалгын дотор бөөнд ингээ хийж чаддаг ч гэсэн хүмүүст одоо хуваарлаж өгсдөг гэсэн. Би энийг амжуулахгүй юм чи надад туслаад өгөөч. За тэр хүн окей туслаад өгье ингээ хичээя гэвэл за энэ үнийг авч үлдэж болох юм байна. За үгүй би завгүй байна гэвэл энийг жоохон тандах юм байна шүү. Энэ дэрэгдээ үлдээж болох юм мөн үү биш үү гэдгийг нь тандаж эхэлнэ гэсэн. За дараад нь болохоор хин нэгний одоо худал ятгалдаг эсвэл найртай сайхан үгэнд хуурдахгүй байх хэрэгтэй гэж. За 8 дугаар сард энэ зүйл та өөрийгөө хамгийн гоёороо хамгийн үзэсгэлэнтэй болох юм байна. Бусдад ачаал үүрэг хариуцлага хуваах юм байна. Тэгээд бусдын найртай сайхан чихэрлэг амтлаг үгэнд хуурдахгүй байх хэрэгтэй ахны. За одоо дараагийн дугаарт нь болохоор 9 дугаар сард ажил карьер дээр юу хүлээж байгаа вэ гэдэг тухай харъя. 9 дугаар сард ажил карьер дээр юу хүлээж байгаа вэ? За 9 дугаар сард ажил карьер дээр юу хүлээж байгааг харцгаая. За 9 дугаар сард та ажил дээр тушаал твших юм уу? Эсвэл батны дээр нөгөө юу гээ өөрийгөө олж авах болно. Яг одоо жишээ нь та ирвэ магадгүй нөгөө гэрээт ажилтан байсан бол үндсэн ажилтан болох юм уу? Эсвэл тушаал твших. За эсвэл таны одоо шудраг хөдөлмөр яг үн цэнтэйгээр эргэн ирэх. Таны нөгөө нэг цалин хураамж байдгийн тэр болгон чинь нэмэгдэх. Тэ? Та ингээд яг шудраг ёс гэж ийм зүйл байд юм байна. Миний ёстой хөдөлмөр үнэхээр л сайн одоо шударгаар үнэлэгдлээдэг гэсэн тийм мэдрэмжийг 9 сард авах юм байна. За тэгээд 9 сард болохоор өнгөрсөн хугацаанд магадгүй нэг зүйлийн хойноос хэтэрхий яваад түүндээ одоо тэр зүйл чинь тийм ч үр өгөөжтэй биш байгаа. Тэгээд түүнээсээ болоо жоохон хямраад исэн бол 9 сард та ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болох боломжтой болж эхлэх юм байна. Нэмэлт орлого олох болно. Тэгээд таны зүрх сэтгэл чинь нөгөө жоохон савлаад юм уу эсвэл буруу үндэ зүрх сэтгэлээ гаргаа зөв үндэ зүрх сэтгэлээ гаргахгүй байдаг байсан бол 9 сард яг зүрх сэтгэлээ зөв хүн рүүгээ гаргаж чаддаг болно. Одоо дими буруунд хамаагүй зүрх сэтгэлээ зарцуулахгүй байх болно гэсэн. За 9 сард бид хийдэг ийм ажил карьер дээр хүлээж байна те. За тэгвэл одоо энэ зүйлсүүдийг хүлээж авахын тулд 8 сард бид хэд юу хийж амжуулсан байх вэ? Тэрийг харцгаая. За 9 сард ажил карьер дээр тийм зүйлсүүд байсан. За одоо тэр зүйлсүүдийг хүлээж авахын тулд 8 дугаар сард хэдүүлээ юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Харцгаая. За хамгийн нэгдүгээрт нь баланс тэнцвэр гэдэг зүйлийг ажил карьер дээр харах хэрэгтэй. Ажил бол ажил, амьдрал бол амьдрал. 8 цагаас хэтрүүлж ажиллахгүй, ажилдаа яг цагтаа ирдэг шигээ яг цагтаа тарсан байх хэрэгтэй гэж. За мөн болохоор шудраг хөдөлмөртэй тэнийг үнэлэгдэн гэсэн штэ. Хэдий одоо танд хаяада хэцүү муухай байдаг ч гэсэн та чин үнчээр хөдөлмөрлөхөө хизээ зогсоож болохгүй. Одоо хин нэгний даалдуур одоо зарим хүмүүс нөгөө нэг яд штэ. Худлаа хурамж арах хэрэглээд дээс нөгөө аргалаад дарга маргадаа хүний хийсэн юм ойлготоод үзүүлчихдээ штэ. Тийм зүйлийг та бол хийж болохгүй. Яг л чин үнэнчээр яаж ажиллах хэвээр яг түүгээрээ л ажиллаж ий гэдэг чинь. Тэгээд хаяада нөгөө
Ямар муухай юм бэ? Хүмүүс ямар муухай юм бэ? Би ингээд үнэхээр сайн ажиллаж байхад яагаад харахгүй байгаа юм болоо гэд өөрийгөө тэгэж шаналгаа штэ. Тэр зүйлсүүд нь зүгээр ах болно. 9 сард хааштай шударгаар таны хүч хөдөлмөр үнэлэгдэх учраас одоохондоо л жоохон төвчээд өнгөрчихөө гэдэг чинь. Одоо жишээ нь танаас бага ажиллачаад тантай адилхан цалиа аваад байгаа хүнтэй муудалцахгүй гэсэн. За яах вэ? Шудраг ёс гэж байдیں۔ Бас нэг хүмүүс чинь бие биенээ мэдтгэл ахгүй даа гэж бодоод түр ингээд байжээ гэдэг чинь. Түрдэл тэр хүнд буугаад өччих. Тэгэл тихгүйгээр нөгөө тэр хүн ямар муухай юм бэ? Би өстэй шудраг хөдөлмөрлж гин. Тэр одоо хүмүүс ингээд миний хөдөлмөрийн зэрэгт хүрэхгүй ээжиж миний одоо жишээ нь юмнуудыг надаас төрүүлж авч гин. Миний аваагүй цэлэнг авч гин гэж жоох тэгэж унаглаж шантрах хатаархах хэрэг байхгүй. 9 сараас эхлээ таны ажил угаасаа яг үн цэн гэдэг зүйлтэй төвлөрөөд ирэх учраас үүнд нэг бити санаа зовоорой гэдэг чинь. За одоо болохоор 9 сар таны сэтгэл зүйн байдал ямар болсон байх юм бэ гэдгийг харцгаая. За 9 сар таны сэтгэл зүйн байдал. За хүмүүс таныг жоохон далдуур хов живэнд оруулах гэдэг магадaltaй болж байна гэж 9 сар хов живнээс болгоомжлохгүй бол эсвэл энэ тэнд жоохон эвгүй буруу үйлдэл хийхээс өөрийгөө жоохон татаж явчихгүй бол хүмүүстэй 9 сар жоохон хов жив эсвэл ардуур ч муулах тийм зүйлүүдийг 9 сард амсаж магадгүй. Тэгэхээр 8 сард үйл хөдлөлтөд маш их болгоомжтой хандах хэрэгтэй байх юм тий. За мөн болохоор таны сэтгэл зүй айгу хуримтгай явах болно. Нэг шийдсэн зүйлээс айгу эргэж буцаар байх болно гэж байна. Тэгэхээр та 8 дугаар сард одоо нэг шийдвэр дээр хатуу зогсохын тулд байгаа бүх боломж нөөцөө шавхаж үзээд яг аль шийдвэр дээр хатуу зогсох хэвээр түүнийгээ сонгох хэрэгтэй байна. За 9 дугаар сард бас хайр төрлийн асуудалтай байх бололтой харагдаж байна. Магадгүй ингээд сэтгэл татагцсан хүнтэйгээ уулзраад байтал тэр хүнтэй танд ингээд сэтгэл татагдахгүй байх юм уу? Эсвэл бол хоёр талд нэгнээ өгөөлөд байгаа мөртлөө хоорондоо холбогдож чадахгүй байх. Тийм одоо зүйл 9 сард таныг хүлээгээд байна. За 9 сард ийм зүйлүүд сэтгэл зүйн байдал дээр хүлээж байна. Тэгвэл 8 дугаар сард одоо юу хийх хэрэгтэй вэ? Одоо жишээ нь хүмүүс намайг одоо ардуур муулж ивэл би 8 дугаар сард юу хийх хэрэгтэй? Эсвэл бол хин нэгэнтэй би учирмаар байгаа боловч ингээ боломж нөхцөл нь бүрдэхгүй байна. Үүнийг одоо 8 сард яаж шийдэх вэ? Яаж шийдэж одоо 9 сард тэр одоо ирэх сөрөг зүйлийг арилгах вэ ч юм уу? За бүгдээрээ тэр өнцгөөс нь хараад үзье. За 8 дугаар сарын сэтгэл зүйн байдал дээр бид юуг анхаарах хэрэгтэй вэ? 9 сар руу амжилтаагаар дамжиж орохын тулд. За нэгдүгээрт нь болохоор алдсан гээсэн асгасан зүйлийг тэр чигт нь үлдээх хэрэгтэй. Одоо өнгөрснөөсөө суралцна гэж хитрхи өнгөрснийг харахгүйгээр яг одоо танд юу байгаа юм? Түүнийг ашиглаад ирээдүг рүүгээ алхах гიშгэх хэрэгтэй. Удаан гуниглаж, удаан шантрахгүй, удаан гомдохгүй. За яах вэ? Гомдол мэдрэмж надад төрлөө. За окей, би гомдсон байгаа юм байна. Ингээл дараагийн ажлыг хийх хэрэгтэй байна. За дараагийн дугаарт өөрийн тойрон хүрээлэгчдэд ялангуяа таны зүрх сэтгэлийг ойлгохтой тэр хүмүүстэй цаг завыг маш их өнгөрөөх хэрэгтэй. Эсвэл зүрх сэтгэлтэй ч нойр байдаг тэр хүмүүстэй цагийг өнгөрөөх хэрэгтэй. Одоо нөгөө зүрх сэтгэлтэй ч ойр биш таныг ойлгохгүй хүнтэй цагийг их өнгөрөөх юм бол тэр нь магадгүй хов живний асуудал болж магадгүй. Тэгэхээр үүнээс сэргийлэх нь болохоор танд үнэхээр таны зүрх сэтгэлийг ойлгодог, яаж ч мяа байсан таны одоо нөгөө цаад мөн чанарыг мэддэг тэр хүмүүстэйгээ илүү дэлгүү хамт байна. Дөнгөж шинээр танилцж байгаа хүмүүсээс жоохон зайгаа барих. Ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй байна. За дараагийн дугаарт нь. За энэ магадгүй юу биш гэнэ. Нөгөө хин нэгэн амжилтан гарч ирчээд хоорондоо холбогдож чадахгүй байх гэж байгаа штэ. Тэр дээр л юм шиг байна. Өөрийнхөө бардам занг болох хэрэгтэй гинэ. Одоо жишээ нь би төрүүлж гохгүй, төрүүлж мессежчихгүй. Ялангуяа өнөөдөр гэдэг зүйл ах юм бол түүнийгээ болцгоо. Хитэх бардам зан гаргах нь сүүлдээ 9 сард юу дагуулахыг сая бүдэрэ харсан штэ. Сэтгэл татаж байгаа мөртлөө очиод уулзч чаддгүй тийм харилцааг үүсгэж магадaltaй байна. Тэгэхээр тэр бардам зан гэдгийнхаа бардам зангаа хэтрүүлэхгүйгээр уулзмаар байгаа, ярмаар байгаа үедээ ярих хэрэгтэй гэсэн санаа. За тэгвэл 8 дугаар сард сахиусууд нь юу зөвлөж байгаа вэ? За нэг өдөр онж байна. Хөөрхөн минжнүүдийг хардаа. Минжлүү болгоно лөө. Чи ганцаараа биш ээ. Чи үргэлж хин нэгэнтэй хамт байгаа.
ялангуяа өвөгдөөд эсвэл урьд хойжод биднээс төрүүлж насан өвд болсон одоо аав ээж, эмээ өвөө, ах トゥ тэр болгон бид нартай хамт явж идэг. Тэгэхээр чамайг ганцаараа гэж бити бодоорой. Олуула байгаа намайг ингээд төвшиж тулах ах トゥ хамаатан садан маань эсвэл найз нөхөд маань хин нэг нь надаа байдгийн шүү гэж эерэг бодол өөртөө хийхийг зөвлөж байна. За ингээд 8 дугаар сарын тань ерөнхий зориглогч байх ерөнхий байдал бүгээр дуусж байна. За та харин өөрийн сонголт нэгдээ тохирсон хуандлыг захиалгах хүсвэл Instagram маяг руу маань DM бичээд эсвэл танилцуулгын тухай авч мэдээлэл авч болно шүү. Хэрвээ таалагдвал захиалсан ч болно. За ингээд 8 дугаар сард амжилт хүсье. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. За 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд хамгийн ихэнд та бүхнийг 9 дугаар сард ямархуу ерөнхий дүр зураг хүлээж авах вэ? Энэ тухай бүгдээрээ харцгаая. За хамгийн нэгдүгээрт нь болохоор та зорилго руугаа хүрэх замаараа явж байгаа мөртлөө замын одоо саад дотгор дээр хитрхи цагаа авсан байдалтайгаар бол харагдаж байна. Одоо жишээ нь үндсэн зорилго чинь тэр чулуун донд очих хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэтэл та энэ хэрэмтэй зурилдаад хамаг цаг зав үн цэнтэй зүйлээ өрөөдөн шүү 9 сард гэж байна. 9 сард ийм зүйл таныг хүлээгээд байгаа юм шүү. Тэгэхээр 8 сард яг зорилгынхоо төлөө явахын тулд одоо энэ хэрэмнээс яаж бултах вэ ч юм уу энийг 8 сард хийх хэрэгтэй ахын энэ хэдүүлээ. За дараагийн дугаарт нь та нөгөө өнгөрсөнд айгүй гоё хичээгээд тэгээ түүний чинь үр дүн бусдад мэдэгдэх болно гэж 9 сард. Одоо чинь 9 сард 8 сард болохоор та ингээл чимээгүй хөдөлмөрлөөл бусд хүн таныг энэ тоохгүй их зантай мантай гэж магадгүй 8 сард тэгж хэлүүлж магадгүй те. Гэхдээ 9 сард хүмүүс таныг ойлгоод ямар мундаг юм бэ? Ийм игээд исэн биз дээ. Яасан онцын ч юм уу. Ийм магтаал сайшаалыг хүртэх боломжтой байх нь 9 сард. За мөн одоо жишээ нь амьдралын зорилго байдаг юм уу? Эсвэл сонгосон хүссэн зүйл рүүгээ маш их тууштай явсныхаа тэр одоо үр дүнг тэр шагнал урамшууллыг авах нь 9 сард шагнал урамшуул авна. Хүмүүс таныг ойлгох болно. Гэхдээ таны зорилготой хүрэх зам бол хааж байсан бэ гэмээр байгаа ахнэ. За 9 сард ийм зүйлүүдийг бид нарыг хүлээж байгаа юм байна. Тэгвэл 8 дугаар сард энэ зүйлүүдийг хүлээж авахын тулд зарим нэгээс нь болгоомжлохын тулд 8 дугаар сард юу хийх ёстойг харцгаая. За 9 сард тэдгээр зүйлүүдийг хүлээж авахын тулд 8 сард юу хийсэн байх ёстой вэ гэж. За хамгийн нэгдүгээрт нь болохоор за бусд хүн таныг одоо араар ч муулж эсвэл энэ их зантай амтан гэж хичнээн муухай үг хэлж дайрт давшилж исэн ч гэсэн та урдах ажлаа хийсэн хэвээр зогсолтгүй урагшилсан хэвээр байх хэрэгтэй гэж. Нэг л сонгосон амжилтанд хүрэх зам ч мөн учраас та зогсолтгүй жигэд хэмнэлээр тасралтгүй урагшилсаар байх хэрэгтэй шүү гэж. За тэгээд сэтгэл зүйгээ сэтгэл хөдлөлөө маш чанд барих хэрэгтэй гэж. Одоо хүн болгонд нь зүрх сэтгэлээ нээх биш те. Хэрэгтэй хүнд нь л зориулдаг, хэрэгтэй хүнтэй л ярьдаг, таныг ойлгодог хүнтэй л хуваалцдаг. Ийм байх хэрэгтэй гэж 8 дугаар сард. За мөн болохоор өөрийн одоо гэр орон хашаа юу гэдэг тэр болгонд айгүй гоё анхаардаг, гэр орноо гоё тэмбидэл сайхан цэвэрлэдэг, өөрийнхөө орчин тойрныг гоё байлгах хэрэгтэй гэж 8 дугаар сард. За 8 дугаар сард ийм зүйлийг хийсэн байж 9 дугаар сард тэр зүйлүүдийг хүлээж авах юм байна. За тэгвэл 9 дугаар сард одоо ажил карьер дээр юу хүлээж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За 9 дугаар сард гэдгийг ажил карьер дээр юу хүлээж байгаа юм болоо. За хамгийн нэгдүгээрт нь за та ажил карьерийн тал дээр нэг зүйлийг айгүй их удаан бодож төлөвлөж исэн бол тэр зүйлээ 9 сард биелүүлсэн байх болно гэж. 9 сард удаан бодсон зүйлээ хийж хэрэгжүүлж эхэлнэ. За мөн болохоор та нөгөө бусад хүнд хийсэн зүйлээ тайлж тайлбарлаад би одоо ийм зүйлийг хийх гэж байгаамаа, ийм тусламж хэрэгтэй байна гэж явдаг байсан бол 9 сард эргээгээ нөгөө хүмүүстэй танаас тусламж авах болно гэж. Чи нэрээ үнэхээр хэрэгтэй зүйл хийдэг байсан байна. Хэрэгтэй зүйлийн төлөө явдаг байсан байна. Бид нар одоо ойлголоо, чамд одоо туслая гэдэг ийм өнцгөөс ажил карьерийн тал дээр хандах болно гэж. За
Тэгээд та ерөөсөө нөөц нь үл шахагдах тийм одоо хөрөнгө санхүү, эд хөрөнгө эсвэл ажлын нөөцтэй тийм зүйлийг олж авах болно гэсэн. Одоо нөгөө уурхай нөөц чинь тэдэн жилийн нөөцтэй, эдэн жилийн нөөцтэй гэж байдаг шүү дээ. За цааш нөрөөлүүлээ явъя. Одоо жишээ нь уурхай нөөц чинь тэдэн жилийн нөөцтэй, эдэн жилийн нөөцтэй гэж ярьдаг та. Тэрэн шиг та тийм урт удаан хугацааны туршид үр өгөөжтэй байх, үр өгөөж өгсөөр байх, үл шахагдах тийм одоо ажлыг олж эхлүүлэх юм уу? Эсвэл тийм зүйлийг олж хэрэгжүүлж чадхаар байна 9 сард. Тэр зүйлийнхаа эхлэлийг тавьж чадна гэсэн 9 сард. За одоо 9 сард эдгээр зүйлийг хүлээн авахын тулд 8 сард юуг хийсэн байх ёстойг харцгаая. За одоо ажил карьерийн тал дээр 8 дугаар сард юуг амжуулсан байх ёстой даалгавруудыг харъя. За хамгийн нэгдүгээрт нь та надаар дутуул гэжтэй гэдэг бодлыг хаях хэрэгтэй. За энийг ингэж хэлжлээ гэхэд за надаар дутах хэрэгтэй энэ хүмүүс нь мэджил байгаа илгүй гэж хаашаа суух биш. Харин ч танаар дутан таны шин санаагаар дутах болно. Таны шин санаанаас үүдээд нөгөө үл шахагдах нөөц рүү тэр хүмүүс тэмүүлэн тааж бас тэмүүлэн тэрийг олж харна. Тэгэхээр надаар дутав гэжтэй би одоо илүүдэх байх мах гэдэг зүйлийг битээ бодорой. Таны санал маш хүчтэй, маш хэрэгтэй санал ах болно гэж. 8 дугаар сард маш сайн нойр авах хэрэгтэй. Шөнийн нойрыг маш сайн авах хэрэгтэй. Стресс бүхэмдлийг бууруулах хэрэгтэй 8 дугаар сард ажил карьерийн тал дээр. Одоо нойроо хугацлан байж ажиллахгүй гэсэн үг. Яг ажил бол ажил, амьдрал бол амьдрал ах хэрэгтэй. За нөгөө талд болохоор доош хараа гараад ирнэ гэдэг чинь өөртөөхөө одоо энэ хоёр нь нийлжин гэсэн үг. Надаар дутуул гэжтэй гэж хандахгүй өөрийнхөө үгийг аль болох олон түгээн. Тэгээд за би одоо ийм болохгүй байна. Энэ маань тэгж ин гэдэг тэр сөрөг ихтгэл үнэмшлээ өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Энэ дээшээ харж иж таны хүссэн болгон биелэх байхгүй юу? Гэтэл доош харсан байгаад тэгэхээр 8 дугаар сард өөрийгөө болохгүй байгаа, өөрийгөө бүтэхгүй байгаа, өөрийгөө чамлах энэ мэдрэмжүүдийг арилгах, энэ мэдрэмжүүдийн учрыг олох хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа юу гэдгээ үнэхээр өөрөө хардаг байх хэрэгтэй байна. За одоо болохоор 9-р сард сэтгэл зүйн байдал ямар ахын үүний төлөө 9-р сард таны сэтгэл зүйн байдал ямар ахын гэдгийг хэдүүлээ харцгаая. За 9-р сард таны сэтгэл зүйн байдал. За 9-р сард таны сэтгэл зүйн байдал нэлээд савлгаатай ахаар байна. Гинт баярлж яснаа, гинт гунгэлж гомдол, гинт зүгээр яжснаа гөхөрч инээ гэж юм уу. Ийм сонин хурц тийм зөрчил мөргөлтөө ихтэй сэтгэл зүгээ яг яах гээд байгааг ойлгохгүй ийм зүйлүүд байх болно гэж. За мөн 9-р сард хүмүүстэй жоохон ярилцах тал дээр эсвэл ойлголцох тал дээр жоохон асуудалтай юм шиг санагдана. Тэ яг бол бүрэн асуудал биш. Яг нэг ойлголцох тал дээр л нэг жоохон саадтай байхаар энэ 9-р сард өөрийн санааг нөгөө хийж хэрэгжүүлэх эсвэл хэлж ойлгох тал дээр жоохон асуудалтай байна гэсэн. За мөн болохоор дахиад нөгөө амралт хэрэгтэй байна гинэ. 9-р сард та юу юм бэ? 8 дугаар сард чинь та стресс бүхэмдлийнхаа учрыг олчих юм бол 9-р сард өөрөөдөө хэрэгтэй амралтыг өгч чадна гэж хөрвүүлээ да. 9-р сард та өөрт хэрэгтэй байсан тэр амралтыг авах болно гэж 9-р сард. За одоо 9-р сард байгаа энэ зүйлүүдийг хүлээн авахын тулд 8 дугаар сард юу хийх ёстой вэ? За 8 дугаар сард сэтгэл зүйн байдал дээр хэрхэн яаж анхаарахыг харцгаая гэдэг. За хамгийн нэгдүгээрт нь өөрийн тэр бодолтойгоо өөрийгөө чадахгүй гэх тэр сөрөг ихтгэл үнэмшлүүдээс нэгээр нь учрыг нь олох, сөрөг ихтгэл үнэмшлийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй хань. Би чадахгүй гэдэг бодлыг яагаад чадахгүй юм гэдэг уул суурийг ухаад үнэхээр чадахгүй бол чадахгүй байгаа зүйлээ чадж байгаа зүйлийг чадахгүй гэсэн бол тэр бодлыг уг үнсээр нь зэрлэг ургамал авж байгаа мэт бүр ингэж уг үнсээр нь авах хэрэгтэй байна. За ингээд сөрөг бодол мэдрэмжүүдийнхаа учрыг нь олж одоо зэрлэгээ зулгаасны дараа сэтгэлдээ гал дүл итгэл найдвар гэдэг зүйлийг ургуулах, баяжуулах, гэрэлтүүлэх хэрэгтэй. За үүний дараагаар болохоор хийж байгаа одоо жишээ нь та хийж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Гэтэ өөртөө зориулах зүрх сэтгэлээ заавал авч үлдэх хэрэгтэй. 100% ажилдаа зүрх сэтгэлээ зориулахгүй 10-20% нь өөрөө би өөртөө ашиглана гэд үлдээх хэрэгтэй. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн 8 дугаар сарын ерөнхий
байдал энэ түрээд өндөрлж байна. За тэгээ та 8 дугаар сарынхаа ерөнхий байдлыг бүр дэлгэрэнгүй хараад 8 дугаар сарын хойнолыг сонирхож үзье гэвэл Instagram руу маань DM бичээд 8 дугаар сарынхаа 2 номерын сонголтын хойнолыг та бүхэн авч хийж хэрэгжүүлж үзээрэй. Тэр хойнолын болохоор саруудын ерөнхий байдал 8 дугаар сарын ерөнхий байдал болон 4-7 хоног тус бүр ямар ахын бас өдөр болгоны бяцхан юунуудтай уншлагуудтай байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За 3 дугаар картыг 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За 9 дугаар сарын тань ерөнхий байдал ямар байгаа гэдүүлээ харцгаая. За яагаад 9 дугаар сарын болоо гэж гайхах хэрэггүй. Яагаад гэвэл 9 дугаар сар таны юу хүлээж байгаа? Үүний тулд 8 дугаар сард юу хийх ёстой вэ гэдэг талаас нь энэхүү уншлагууд нь явах болно. За 9 дугаар сард хамгийн нэгдүгээр таны юу хүлээж байгаа вэ гэхэд болохоор ганцаардах мэдрэмж танаас холдон одох болно гэж. Магадгүй та ажлаа тараад очиход гэртээ ганцаараа харанхуй гэр таныг өгтдөг бол хин нэгэн одоо 9 дугаар сард таны амьдралд хин нэгэн гарч ирэх болно. Та ганцаардмал эсвэл гуниг гэдэг үгнүүдийг өөрөөсөө холдуулах болно. 9 дугаар сар та мөн хамгийн гоё дээрээ, хамгийн гоо дээрээ, хамгийн үзэсгэлэнтэй дээрээ байх болно. 9 дугаар сард бүх зүйлс чинь тэхэш бүтсэн, ялангуяа эрүүл мэнд гоо үзэсгэлэн талаасаа маш гоё байхаар харагдаж байна. За дараагийн дугаарт нь болохоор шинээр ямарваа нэг зүйлсүүдийг туршиж оролдох сар болох нь 9 дугаар сард зарим нь амжилттай болно, зарим нь амжилтгүй болно. 9 дугаар сард нэлийн олон зүйл дээр туршилт хийсэн ийм сар байх болно гэж. За 9 дугаар сард энэ зүйлүүдийг хүлээж авахын тулд 8 дугаар сард юу хийж амжуулсан байх ёстой вэ? Одоо харцгаая. За 8 дугаар сард юу хийж амжуулсан байх ёстой вэ? За хамгийн нэгдүгээрт нь өөрийн одоо итгэж бодлох тэр хүмүүсийг сонгоод одоо ажил карьерууд юм уу эсвэл ямар нэг шин зүйл хийхийг хүсэж исэн бол тэр зүйлээ нэгдүгээр эхлүүлээрэй гэж. Өөрийн итгэж болох хүмүүстэй хамт шин зүйлийг эхлүүлээд үзээрэй гэж. За нөгөө талаас ямарваа нэг чухал шийдвэр гаргахдаа зүрх сэтгэлээ даах биш, яг оюун ухаанчаар бодох хэрэгтэй. Зүрх сэтгэл хит хөөрөл хит догтлолт автахгүйгээр аливаа шийдвэрүүдийг гаргаж сурах хэрэгтэй байх нь 8 дугаар сард. За мөн 8 дугаар сард болохоор нэгэн тал хийн, нэгэн тал ард нь гарна гэж зорьсон ажил байгаа бол түүнийхээ төлөө эцэг хүртэл явах хэрэгтэй гэж. Замын дундаас хаяхгүй нэгэнд эхлүүлсэн бол эцсийн үзэх хэрэгтэй 8 дугаар сард. За одоо бүгдээрээ 8 дугаар сард биш 9 дугаар сард ажил карьерийн тал дээр юу хүлээж байгааг харцгаая. За 9 дугаар сард ажил карьерийн тал дээр юу хүлээж байгаа вэ? За 9 дугаар сард та ямар нэг одоо чинь гомдол гуниггүйгээр өөртөө байгаа нөөц боломжийг ашиглаад дараагийн одоо шатанд өөрийгөө гаргах болно ажил карьерийн тал дээр. Магадгүй та одоо цалин багтай ажилд би одоо ажиллажлаа. Миний одоо сурч боловсрох ингээд өнгөрлөө гэж бодож исэн бол та 9 дугаар сард 8 дугаар сард магадгүй ухаарад 9 дугаар сард за яг хөө 800 сая төгрөгийн ажил цалинтай л байгаа. Энийг би ашиглаад одоо ажлынхаа ажгаар ийм хийгээд энэ одоо орлогыг 2-3 дахин өсгөж болох юм байна гэдэг зүйлийг 9 дугаар сард хараад хийж эхлүүлэх болно гэж. Мөн 9 дугаар сард болохоор санхүүгийн байдал жоохон тогтворгүй байх болно. Зарлага их гарна. Гарсныхаа яраар бас орлого их олдох болно. Орлого зарлага хоёулаа их байх болно. Гэтэ аль нь нэг тийм тогтохгүй байхаар харагдаж байна. За мөн 9 дугаар сард нөгөө нэг зүйлийг шийдээд эхлүүлнэ гэсэн зүйлийгээ бүр батны эхлүүлэхээр байна. Зүгээр нэг сонгох биш. Тэр зүйлийгээ үр дүнгийг хараад түүнийхээ төлөө одоо жишээ нь маш эрт хүчтэйгээр шинэ ажил эхэлж байгаагаар харагдаж байна. За 9 дугаар сард энэ зүйлүүдийг хүлээж авахын тулд 8 дугаар сард юг хийж бэлдсэн байх ёстойг харцгаая. За 8 дугаар сард юг хийж хэрэгжүүлэх вэ? За 8 дугаар сард маш хурдтай ажиллах хэрэгтэй гэж байна. Олон шин санаа төрөх болон түүнийг гэлц хэрэгжүүлээд учир шалтгаан нь олоод энэ одоо санаа нь явууртай явуургүй гэдгийг олоод явуургүй бол орхиод явууртай бол авч үлдээд ийм олон зүйлүүдийг хийх, олон дахин шилжилж өөрчлөлт хийх ийм их хурдтай ажиллах хэрэгтэй ахын 8 дугаар сард. За мөн болохоор
маш сайн тооцож төлөвлөж иж дараагийнхаа үе шатыг, дараагийнхаа алхмыг хийх хэрэгтэй 8 дугаар сард. Зүгээр нэг сэтгэл хөдлөлт автаж ямар нэг гинтийн шийдвэр гаргахгүй гэсэн. За бусад хүнтэй сайн ярьж хөрнөө. Заримдаа нь маргалтсан ч хамаагүй. Яаж иж байгаад өөрийнхөө юу гэж байгаа, яах гэж байгаа ийж байгаа учраа ойлгуулаад тэр хүнээс хэрэгтэй санаагаа олж авах хэрэгтэй. Маргалтаж муудалцаач ч хамаагүй өөртөө хэрэгтэй санааг, өөртөө хэрэгтэй зүйлийг, өөрийн талд шийдэх зүйлийг өөрийн болгох хэрэгтэй ахна. Хүмүүстэй сайн ярилцах хэрэгтэй. Заримдаа нь бол гоё ярилцаад ойлголцсон, заримдаа нь жоохон үг зөрүүлж магадгүй. Тэгсэн ч гэсэн та тэр хүнээс авах хэрэгтэй, сурах хэрэгтэй зүйлээ сураад явах хэрэгтэй ахна. За одоо бүгдээрээ 9 дугаар сар таны сэтгэл зүй ямар байхыг харцгаая. За 9 дугаар сард таны сэтгэл зүй байдал. За та өөрийнхөө дотоод одоо хүүхэд эсвэл дотоод өөртөө таалагдах болно гэж 9 дугаар сард магадгүй одоо жишээ нь бид нэр туртаа хуцаа аваад өмссөн ирнэ дотроо нэг дутуу мэдрэмжтэй, дотроо нэг хоосон мэдрэмжтэй байдаг л да. Гэтэл та бол дотрооч дүүрэн мэдрэмжтэй, гаднаач дүүрэн мэдрэмжтэй ах болно. Яг дотоод өөртөө тохирсон тэр шийдвэр алхмуудыг хийх болно. Үүнийгээ дагаа таны сэтгэлд айгүй гоё өөдрөг байх болно гэж. За 9 дугаар сард ойр татныхон чинь таныг жоохон ойлгохгүй эсвэл ойр татныхныхоо хайр халамжаар дутагдах мэдрэмж их байх магадaltaй шүү гэж байна. Одоо миний сайн найз ээж, миний одоо ах ээж жаа намайг ойлгохгүй байгаа юм би. Над та ойлгохгүй болохоор хэн намайг ойлгох юм бэ гэдэг мэдрэмж айгүй их байж магадгүй гэж. За мөн 9 дугаар сард хэн нэгэнд ганцхан хүнд маш их итгэл найдар хүлээлгсэн бол тэр итгэл найдар чинь 9 дугаар сард нуруу унж магадгүй гэж. Нэг хүнийг одоо тоожглол крашлал айгүй сэтгэл гаргаад байсан ч тэр хүн чинь өөр хүнийг сонгох юм уу? Ийм зүйл 9 дугаар сард болж магадгүйгээр байна. За одоо энэ зүйлүүдийг зарим нь болгохын тулд, зарим нь болохгүй тулд 9 дугаар сард юу хийж, 8 дугаар сард юу хийж амжуулахын, юу хийх ёстой вэ гэдгийг харцгаая. За 8 дугаар сард сэтгэл зүйн байдал дээр юу анхаарах вэ? За нийтгээрт нь за өөрөө хэрвээ чухал шийдвэр гаргасан бол түүнээсээ эргэж буцаж болохгүй. Одоо жишээ нөгөө саяны краш гэдэгтэй холбоо болохоор юм шиг санагдлаа. За энэ хүнийг би одоо сэтгэлээсээ явуулж байна. Энэ хүний тухайд дахиж бодохгүй гэж шийдсэн л 8 дугаар сар тэр хүн рүү дахиж бодохгүй, чатанд нь хариу бичихгүй гэсэн ийм чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй ахна. Нийтээр сэтгэл зүйн байдал дээр. За эсвэл өөр ажил карьерч байж болох юм тий. Үнэхээр л ингэж шийдлээ гэвэл тэр шийдвэр дээрээ бат зогсох хэрэгтэй, эргэж буцаж болохгүй. За дараагийн дугаарт нь маш гоё эерэг ихтгэл үнэмшилтэй авах хэрэгтэй. Та өөрөө гоё шийдтэн болтон, та өөрөө шийдтний хүчтэй болсон учраас өөртөө гоё эерэг сайхан зүйлүүдийг дууддаг. Тэр дуудсан эерэг сайхан зүйлүүд чинь ирэх болно. Хэрвээ сөрөг муу зүйл дуудвал бас хүрээд ирэх учраас өөртөө аль болох сайн сайхныг хүсэж түүнийгээ дуудах хэрэгтэй шүү гэж. За дараагийн дугаарт нь болохоор баланс тэнцвэртэй авах хэрэгтэй. Одоо хин нэг нь таныг ойлгохгүй байлаа гэд намайг яагаад одоо ойлгосонгүй вэ? Энэ хүн ямар муухай юм? Би одоо энэ хүнийг гомдлоо. Энэ хүн бол миний хүстэнд байсан гэж битээ бодоорой. Тэр хүнд бас нэг ямар нэг шалтгаан байсан бах. Таны амьдрал учраас таалж чинь олно. Одоо таалж чадахгүй бол өөр хийж чадахгүй гэдэг үднээс та ямарваа нэг зүйлд айгүй гоё баланс тэнцвэртэй тэгэд өөрийгөө хохирогч гэж бодохгүй өөрийгөө энэ амьдралын эзэн би бол эзэн гэдэг үднээс хандаарай гэж. За 3 дугаар сонголтынхны маань мэрэг энд хүрээд өндөрлөө. За 8 дугаар сарын мэргийг ерөнхий байдлаар харахад ийм байна. За хэрвээ та 8 дугаар сарынхаа мэргийг дэлгэрэнгүй харъя. Тэгээд 7 хоногийнхаа мэргийг харъя. Өдөр тутмынхаа мэргийг хармаар байна гэвэл 8 дугаар сарын ухаанлыг маань сонирхож үзэх боломжтой. Хэрвээ та сонирхож байвал Instagram руу маань DM бичээд танилцуулга аваад таалагдвал 8 дугаар сарын ухаанлыг маань худалдан авч болно шүү. За баярлалаа, дараагийн бичлэгээр уулзцгаая.